би амар ирэх. Би нэг айлын ганц охин байхгүй. Тэгээд орон эрэхтэй нэг дүүтэй. Тэгээ аав ээж маань намайг нэг 13 жил барыг ганцаараа яцуулахаар амар эрхлүүлдэг. Тэгээ утсан дээрээ хүртэл нялхмыг авдаг байдаг байхгүй. Тэгээд аав ээжийнхээ хайраас тэгээ нөхрийн хайрлуу шилжээл ирэх болоод бүр амар ирэх. Танаас гүгэмнэр. Танаас гүтээ. Да фотографи ностальги болоо. Танаас алтаараа. Заахаараа. Сайн бацгаана уу? Намайг Баасан сүрэнгийн дулаан жаргал гэдэг. Монгол хэл уран зохиол үндэсний эцгийн багш мэргэжлэр ажилладаг. Одоо 2 хүүхэдтэй ээж. Тэгээд гэртээ сууж байгаа. Бас сууд кутюрийн модель хийдэг. Яг нэг зураг авч байгаа хувцад маа нөхөр ингээд алсын барааж ирж байгаа юм шиг ингээд дээшээ хараараа гэдгийгсэн аахгүй. Тэгээд би амхандаа ингээд дээшээ харж ирсэн. Тэгсэн чинь хүү ичнэ газраас юу хайгаад байгаа нэг газар юм байгаа майшин тэгээ уурлаад тэгээ би ч үгүй нэг 2 ойрхон төрсэн болохоор одоо нэг жоохон юм хаал ингээд хямж мураал гэж гомдчихдаг. Бити уурлаарай. Ууралж муурлахгүй байл та гэдгийгсэн аахгүй. Тэгэхээр би тэлгүй хайдаа чи өөрөө хүн чатгаараа хичээж явах чаа би ямар мэрэгжлийн үнэ үү гэдэг тийм яриа бодлоод өнгөрсөн. Тэгээд тимчлэг хийсэн гэж би хотоос мдэггүй байхгүй. Тэгээд ясан чинь манай нөхөр гээд над руу нэг бичлэг шидэд. Тэгээд би ингээ үтсэн жоо за гэд. Тэгээд би өөрөө нөгөө нэг бас Instagram дээр нэг хоолны бичлэг оруулдаг байхгүй. Тэгээд тэр нь явж өгдөг юм уу? Чаас тэгэл нэг бичлэг оруулаад. Тэгээд тэрийг бас зүгээр л энгийн байдлаар оруулсан. Тэгсэн чинь тэр маргааш нь бүр ингээ амар бол цацагдаад. Би өөрөө бүр гайхаад тэгээд тийм болсон. Манай нөхөр зэ фильмийн захирал найруулагч зураглаач хийдэг. Тэгээд анх нөгөө нэг сувд кутюр зэ фильм хоёр хамтарч тэгээд ийм дээлний юм дээр ажилладаг байхгүй юу. Тэгээд манай нөхөр надад дээл бэлэглээд тэгээд бид нар дээлийн өмсөд өөс ямар гоё юм аа юм гэл. Тэгээд надад нэг бас зориулж видео бичлэг хийж өгч ирсэн. Тэгээд тэрийг надад ингээд зориулж хийсэн гэдээ бодчихсон чинь сувд юу л бас явуулсан байсан аахгүй. Тэгээ би дараа нэг хэд хоногийн дараа ингээд фэйсбүүкээс гинт миний бичлэг ингээд цацагдсан байсан. Тэгээ би ингээд өөрийгөө харснаа за бас ч гайгүй модель болчих юм шүү гэдэг ингээд тэрэ бодож ирсэн нөхөртөө хэлэхгүйгээр шууд сууд кутюрийн захирал цэгийн хч рүү шууд чатчихэд хичээ сайн уу хичээ хэрвээ модель хайж ивэл би байгаа шүү гэдэг. Тэгсэн чинь айгуугаа дуртай хүлээж аваад тэгээд яах гээд модель гэхин ч одоо хайш юм дээр зүгээр л ингээд зурганд орсон. юм бол яг тийм од болохын өсөлмөслөн бол биш шүү. Зүгээр нөгөө нэг гоё Монгол дээлтэй, гоё яг үндснийхээ хувцастай, тэгээ гоё зураг, видеотэй зүгээр ингээд өөртөө үлдээхийн тулд тэгээ дараа нь хүүхдүүд маань ч гэсэн намайг хараад ээж маань ингээд ийм гоё зурагтай ийм байсан байна гэж харна гэж бодсон. Яг хоо дээл өмсөд туцаараа ингээд зураг мөр авчулна л доо. Гэтэ тэр нэг фактор үлдэхгүй байх. Гоё иж бүрэн хувцас өмсөд тэгээд гоё чанартай зураг үлдээх юмсан гэж бодвол тэгэл өөрөө үсэл тэгэл орцсон. Тэгээ манай нөхөр ах тэр ингэж танилцсан 2018 билүү 19 онд фэйсбүүкээр яг найз болсон байсан байхгүй. Тэгээд ингээд фэйсбүүкт ингээд стори зураг хийнгүүл байнга зүрх тардаг хүн байдаг шүү дээ. Тэгэлгээл бүр юу ч хийсэн зүрх тарна бүр байнга. Тэгээ би бүр өөрөө тэгээ нэг зүрх дараад байж л тэгээ бүр басцсан. Тэгээд 19 онд илүү 20 онд фантастик продакшны 101 кино гарч ирсэн. Тэгээд тэр кинон дээр манай найз нэг өдөр гинт ярьжсна хойлоо кастны хүнтэй уулзаад чи гараад ирж тхүү гэж ярьжсэн байхгүй. Тэгээд би найз руугаа тэгээд найз маань над руу яриад би тэгээд за гэд тэгээд одоо юу хүнтэй уулзах юм бол доо намайг надарч одоо яах гэж байгаа юм бол гэсэн. Төгөөс яг хадтай л явах юм гэсэн шууд бид амир хавцсан өмсөөл тэгэл ингээд юу ч бодлоогүй шиг гараа очиод тэгсэн чи тэр үед ямар лаунж паб байсан болоо нэг тийм зураг авалтын нэг одоо нэг газарт бид тэр орж үзсэн чи хов болсон байсан байхгүй. Тэгээ гайхаад орой болсон болохоор хүмүүс байхгүй байгаа юм багтаа юу ч бодохгүй зүгээр ингээл агаагаас уусч ирэх. Тэр юунд ингээд фантастик продакт хийж үжигдээд бөөнөр ордлээ. Би бүр гайхаад ч одоо найз руугаа хүй яах гэж энэ үстэй олдож байгаа гэдгсэн чинь гэхээр яах гэж байгаа надаар яах гэж байгаа гэдгсэн чинь за найз нь зүгээр нэг олны хэсэгт нь орох гэж байгаа мөн тий. Би өөрөө аим гайхаад юу солиороод байгаа. Чи тэгээд орох өөрөө орноос надаар яах гэж байгаа гэсэн чинь хөө яах таа хантай гэхээр би ёо гэл тэгээд за одоо нэг ирцээвч одоо хаяа явуултаа ш. Тэгээд ингээд суужсэн чинь ингээд дээш харжсэн чинь ингээд бүр айгүй харсан юм байна. Хаана харсан юм болоо мэдгүй. Тэгээд би найзгаа ингээд гараараа ингээд удраад чи тэр дээр сууж байгаа залуу харж байна уу харж яснаа гэдэгс чинь.
Гүү. Би бүр тэр ингээд нэг зураг тэр чаваас тэр кинонд нэг 2 секунд гардаг байхгүй. Тэр чаваас тэгэл би тэр өдөрт бас боо болж 30 бараг цаг гаруй болсон. Ингээд зүгштэй бэлдээд ингээд би наан зүгээр сууж байгаа шүү дээ. Тэгэл бүр ингээд би бүр ботроо бодоол хаа нарсан юм болоо. Яас таньдаг юм бэ гэж бүр бодоол сулдаггүй. Тэгээ тэр дуусаад гэртээ хараад тэгээд би өөрөө матч тэр. Тэгээ 2 хоногийн дараа гээд фэйсбүүкээр миний зураг хүрээтрээ. Яг ангаагаас ожсэн тэр зураг маань тэр нэг найзтай гамцаажсан. Тэгээ би энэ залуу юм шүү дээ. Гэт найз руу энэ биний нэг хайгаад энэ гэд. Тэгээ би за юу илээ гэ бүр сайн ингээ фэйсбүүкэнд ухаж орж харлаа. Тэгсэн чинь ийм 3 хүүхэдтэй их нэртэй залуу шиг харагдахгүй. Тэгээ би шууд эхний зургийг үзүүлэл орхицсан. Тэгээ за тийш. Тэгээд 22 онд одоо тэрэж жааш баг 3 жилийн дараа 22 онд дахиад би яг нөгөө найзтайгаа гадуур ингээд явж байгаад хоёулын газар руу сууд хоол идээгээд тэгээд ингээд хоол мөл идэж суучихсан чинь яг над руу чатаар сайн уу гэдэг байнга чат шиг сайн уу гэдэг тэгээд гол нь дөрөвтэй юмшдаггүйсэн байхгүй тэгэхээр би нэг хариу нэх өгөхгүй тэгээд гинт сайн уу гэнэ сайн гэдэг тэгээ би хариу өгсөн чинь би чамайг ингээд хаанаа юу хийж байгаа хэрэг би найзтайгаа гадуур байна гэдэг тэгээд би чамайг төхүүлээ дээрээ гэдэг тэгээ би энэ яг хүүхдээ судлаа яах гээд байгаа юм болоо за би яг уулзсангуутлаа би чамайг их нэр чи хэлээ шүү гэж яг хэлье гэж бодонгоо за тэгээд дуудчихгүй. Тэгээд яг тэр газрын гадаа ирчлээ гараад иргээ. Тэгээ би найзтайгаа суугаа шууд уулзсангуутлаа чи ингээд ихнэр хүүхдтэй ээжэж яагаад ингээд над руу ингээд байгаа би чамайг их нэр чи хэлээ шүү гэсэн чи юу их нэр гэдэг тэгэхгүй. Тэгээ би шууд ингээд фэйсбүүкэнд хаад энэ гэдэг харуулсан чинь үгүй наа чи манай ах ингээд ахын гэр бүлийн зураг гэдэг. Тэгээ би за гэдэг. Тэгээд танилцсан. Тэгээ би яг анхаарад бас тэжгүй айгүй хөрхөн бодгоор хөрхөн залуу юм да гэсэн да. Би нөгөө нэг яг юм шүдэн зураал асаагаал унтрахтай адилхан яг тэгэж амар ингээд ууралсан ч гэсэн айгүй хурдан ингээд юм амархан одоо мартчихдаг. Тэгээд ер нь тэр арган дээр амар хурдан уралчин. Тэгээс хурдан ингээд мартчихдаг юм байхгүй. Тэгэл яг над чиг ингээд ийм уурмагтай чинь ууртан ч гэдэг байх тий. Яг сэтгэл хөдлөл өндөртэй хүн чинь бас айгүй хэцүү шүү дээ. Тэгээ маань хөрлөх тийм тайван, хүлээцтэй. Тэр нь бараг барьц алдахгүй дээ. Тэгээд ер нь айгүй тийм сайхан хөрхөн бондгор сайн залуу би. Ер нь хүүхдүүдэд ч гэсэн айгүй сайн эрхлүүлдэг. Тэгэл одоо нэг аав нээжийг амар эрхлүүлээд болохоор дохин маань хүртэл намайг эрхлүүлдэг. Тэгэл ингээл ээжийнхэн толгойн хөвгдөөд яа гингүүтэл ингээд үлээж өгөөд өөсч хүмүүсэл тэгэл гар ингээл ёо гэвэл гарыг ивэ гэдэг амар хөөрхөн яг тэр нэг аав нь ингээл байнга ингээ хүүхдүүдээ ингээл болохоор хүүхд тэр дөрөө тийм шиг байна. Ер нь би өөрөө амар азтай, маш азтай, айгуу сайн аав ээжтэй, маш сайн хантай, маш сайн хадмуудтай, бас их сайн найз нөхөд хүрээлэлтэй. Тэгээд энэ хүмүүс маань намайг яг одоо өдий зэрэгт гэдэг болохоор нэг энэ бичлэмжтэй хамаагүй шүү. Зүгээр одоо ингээ хүүхэн болдоод төтөвшгöd маш их нөлөөлсөн. Тэгээд хайртай шүү бүгдэнд нь гэж хэлдэг та.